За сайн байцгаана уу? Та бүхэн бид бүхтийн бүтээсэн амьтдын ертөд тавтаа морилно. Эрхэнбаярын мөнх тулга уул уурхайн эдийн засагч мэрэгжилтэд хэдиж багаасаа амьтан хайрлан өсгөж байгаа нэг. Амьтан л бэлгэнд битгий аваарай гэж зөвлөх мөнх тулгын хувьд өөрийн гэрт байсан 6 төрлийн шувуу, загас, яст мэлхий, туулай, усан гахай, нохой зэрэг амьтад дээрээ нэмэн ховор, хажиргалтай, гайхалтай амьтдыг цуглуулan хүүхэд залуучуудыг чөлөөт цагаа зөв өнгөрүүлж амьтдын ертөнцөөр аялж танилцаасаа гэж хүсэн Улаанбаатар зоо аквариумыг 3 дүүгийн хамтаар нээжээ. Манай Улаанбаатар зоо аквариум одоогоос 6 сар гаруйгийн өмнө нээлттэйсэн. Яг одоогоос 1 жилийн өмнө манай зоо паркийг нэг санаа биднэрт төрөөд би нэг 3 дүүтэйгээ нийлээд одоо Улаанбаатар зоо аквариум гэдэг мини зоо парк өөрсдийн гараар бүтээсэн. Одоо манайд ойролцоогоор 100 гаруй төрлийн загас, 50 гаруй төрлийн амьтан байгаа. Энэ дундаас онцлог амьтан гэх юм бол Японы макак сармагчин байна, хүүхдүүдийн хамгийн дуртай. Тэгээд аквар загас байгаа. Ер нь бол гол зорилго нь бол мэдээж амьтдыг хүнд үзүүлэх зорилготой. Хоёрт хүн болгон гэртээ тодорхой хэмжээгээр амьтны жиг боломжгүй. Жишээлбэл сармагчин байна, одоо том загаснууд байна, далайн амьтад байна. Энэ болгоны чинь өөрөөсөө тэжээх боломжгүй болох. Тэжээх боломжгүй хүмүүст иймэрхүү юм байдığım байна гэж үзүүлэх зорилготой. Монголд одоо хамгийн том 15 тонны аквариум байгаа. Энэ аквариумд маань цэнгэг усны махчин загаснууд байгаа. Monster fish гэж яригддаг. Одоо махчин загаснууд байгаа. Энэ ард маань одоо манай зоо паркийн одоо хүүхдүүдийн хамгийн их үзэж сонирхдаг 2 амьтан байна. Японы макак гэж сармагчин. Дэлхийн хойд туйлд хамгийн ойрхон байдаг, цас ордог газар амьдардаг цорын ганц сармагчин. Ийм хоёр сармагчин байгаа. Эрийн Окун гэдэг, Имийн Маги гэдэг юм хоёр сармагчин байна. Одоо 2 настай. За ер нь ухаантай амьтад нь бол мэдээ сармагчин хүнтэй ойролцоо төстэй. Ер нь хүний ааш аяг хинтээ яаж ярьцгүй гэдэг манай сармагчин мэднэ. Одоо манай энд ажилтдаг бид эдийг бүгдээрнгийн ялгана. Хинтээ яаж ярьцгүй, хэн ямар ааштай гэдэг бүгдээрнгийн мэднэ. Тэгээд яг хаяа хүн андуурах тохиолдол байдаг. Адилхан царайтай ч юм уу адилхан хувцастай андуурах тохиолдол байдаг. Энэ зааланд маань 5 ийм ижил төрлийн аквариум байгаа. Энэ аквариумд бол цэнгэг усны гоёмсог загаснууд байгаа. Энд бол Geopagos гэдэг Хойд Америкээс гаралтай загас байна. Энэ Discus гэдэг загас маань Денисоны Барбс гэдэг загастай хамт байж байна. Бүр анх бол сургуульд орохоос өмнө юм нэг жилийн өмнө ч юм уу би одоогоор боддог нэг ээжийн найзын төвчсөн нэг 6 настай байсан болоо да. Тэгээд ээжийн найзын төвчсөн ээжийн найзынх нь хүүхэд айгүй гой загсчихдаг. Тэгээд тухайн айлаас загсыг харчид гарахгүй байсан. Тэгсэн чинь тэр айлын ах одоо тухайн үед нэг сургуулийн сурагч байсан ах надад гэрлөө явахад нэг 4 шиг загс шүүж өгсөн. Тэгээд ер нь анх амтнд жижиг гисэн. Тэгээд тэр загсаа ер нь айгүй урд нь тэгээд манай тэр загс үржээл гүпигээ загс байсан. Тэгээд үржээл тэгээд байжгаад загс олон болсон чинь манай байрны нэг ах зараатай байсан. Тэгээд зараагаараа загсаа солиод тэгээд зараатаа удаад удалгүй. Тэгээд зараатаа удаад удаагүй байсан. Тэгэхээр үед нэг дээр үед дахианы ферм одоо манай төмөн шувуудын юм шувуу фабрик гэж байсан. Тэндээс нэг 50 мөнгөний дэгдэгээ зардаг байсан. Тэрийг аваад дахиатай ууж гисэн. Нөгөө дахиа ихэнх хүмүүс дахиад дэгдэх алцдаг байсан. Нөгөөх нь тижээсээр байгаа том болгоод баахан азарган дахиатай болоод дандаа азарган дахиад дэгдэхийг зарчдаг байсан юм билээ. Баахан азарган дахиатай болоод тэгээд ирээ хийчихсэн да.
манай гол төлөөлөгчдийн нэг бол энэ Малгашийн шүний акул гэдэг акул байна. Энэ акул маань номхон далаа, эмтхийн далаа шүрэн арлын орчимд амьдардаг. Метр 60-аас метр 80 см орчим хурцтай болдог юм акул байгаа. Одоо энэ акул маань ойролцоогоор одоо 2 дахь жилдээ болж байгаа 2 настай акул гэсэн үг. Амьд зулцэг гаргадаг тийм акулуудын нэг. Энэ акулыг захиж авчирсан. Энэ урд Хятадаас авчирсан. Тэгэхээр Хятадууд цаанаас юу Малай, Сингапур эднээс авдаг юм шиг лээ. Томрол одоо савын томсох багтай. Бүр томрол багтахгүй одоо яадаг юм бэ? Тэгэхээр ихтлээс хугацаа орно л доо. Ойролцоогоор 15 жилд нэг яг ихээс гарсныхаа дараа нэг ойролцоогоор 15-аас 20 см ихний жилүүддээ өсөж байгаад явандаа өсөлтөн зогсоод жилд 1-2 см томордог. Тэгээд дунджаар нэг метр 50 орчим см-д одоо дүржилттэй ордог. 4-5 амь зулцэг гаргадаг. Газрын онцлогоос жоохон том жижигүүд байдаг. Энэ акул маань яг өөрөө бол цэнхэр акул гэдэг цэнхэр авраг загс гэдэг шүү дээ. Цэнхэр авраг загсын овгийн загс. Гэхдээ энэ акулын дундаа хүндүүд овтолтгүй цөөх хийдэг акулууд юм. Манайх энэ ойролцоогоор гэрийн тэжээмэл бүх төрлийн шоу байдаг гэсэн. Дахиад галуу, нугас, цацаг тэрүүд энэ улаан гургуул байсан, совдон гургуул гэх шоу байгаа. Тэгээд ирээ хавирах хахлаг гэх шоу байсан. Тэгээд татнууд, бүдэн, гэрт маань загснууд байсан. Тэгээд бас могоод ичдэг байсан. Ястмэлхийтэй байсан, газар ястмэлхий, тойрог газар. Тэгээд бүгдээрээ нийлээд хамт амьдардаг байсан. Тэгээд жоохон мэдээж нөгөө өөрөө аав ээжтэйгээ амьдардаг байхад нэг амьтанд ижээхэд ерөнхийдөө нэг хязгаарлалт бол ч тийм. Өөрөө тэгээ бие даацсан болохоор ямар гэртэй байгаа болохоор бусдад хүчээр хоббигоо тулгаад тэгээд амьдарч байгаа юм чи. За та бүхэн одоо манай материйн өрөөнд орж ирж байна. Энэ материйн өрөөнд бол мөртлөгчд бол матар байрладаг байна. Манайд байгаа энэ матар бол Төв Америкт амьдардаг Каман гэдэг төрлийн матар байгаа. Каман төрлийн матар дотроо 3 зүйл байдаг. 3 зүйл нэг дотроо нэг жоохон өөр өөр гэсэн онцлогтой амьдардаг газараас болоод онцлогтой байдаг. Каман матар ойролцоогоор нэг 2 м-с 2 м 60 см болно. Зарим нэг зүйл нь 3 м гарan болдог. Өмнөд Америкийн тийм шавартай, намагтай тийм тогтун устай газар амьдардаг. Үржлийнхээ үед бол шавар өвсөөр үүрдсаад нэг ойролцоогоор нэг 20-с 25 өндөр гараад ээж нь өөрөө өндгөө сахиж өндгөө боож уддаг гэдэг юм уу да. Тийм байгаа. Энэ хэсэгт маань одоо манай нэг төрлийн хавч байна. Дахиад энэ бас нэг төрлийн хавч байгаа. Матартай маань одоо 2 төрлийн ясмэлхий байгаа. Нэг нь одоо Индонезийн ясмэлхий гэдэг ясмэлхий байгаа. Нөгөөх нь улаан чихт гэдэг төрлийн ясмэлхий байгаа. Энд бас жижиг динозавр ясмэлхий тэгээд улаан чихт гэдэг 2-3 төрлийн ясмэлхий байгаа. Доор нь болохоор салмандр гэдэг бас нэг гүрүүд байгаа. Яг загас гүрүүд хоёрын дунд тийм амтан. Загаснаас гүрүүд рүү шилжиж явж байгаа хөврлөн зогссон тийм амтан байгаа. За та бүхэн одоо энэ манай зоопаркийн амралтын өрөөнд орж ирлээ. Энэ амралтын өрөөний манай голдон юм Япон улсаас гаралтай цөөрмийн алтан загсны төрлийн мөргийн овгийн кой гэдэг загснуудаар чимсэн. Тэгээд ийм хиймэл хүрхрээтэй юм өрөө байна. Манай энэ өрөөнд амраад цаашаа үзүүрээ үзэх боломжтой. Энэ өрөөний маань эсрэг талд нь алтан загсны төрлүүд байгаа. Энэ дотор жишээлбэл совдон алтан загс гэдэг байна, ранчо гэдэг байна, цоохор алтан загс, телескоп, усан нүдэн гэдэг алтан загсны төрөл бүрийн төрлүүдээр манайх энэ өрөөгөө товчулж гисэн байгаамаа. За манай зоокормын нэг өрөө энэ цагаан өрөө гэж нэрлсэн. Энэ өрөө маань дан загсаар одоо үзүүрийн маань гол хэсэг загсны гол хэсэг байгаа юм. Энэ өрөөний одоо голдон далайн загснуудаар бид нэр голдоо хийж гисэн. Тэгээ хоёр талаар нь тойроод янз бүрийн одоо Монгол хүмүүс аль болох үзэж бодох боломжгүй тийм загснуудаар бидэд энэ өрөөгөө чимхийг зорьсон. Энд
жишээлбэл одоо энэ шөний хутга загс гэж загс байна. Тэр чинь динозавр бичргээ загснууд байна. 2-3 төрлийн соом загснууд байна. Африкаас гаралтай энэ Африк цэгтээд гэж загснууд байгаа. Энд шилэн соом загс гэж загс байна. Энд л одоо та бүхэн харах юм бол энэ зүгийн хүүхдүүд зүгийн загс гэж нэрлэдэг байгаа. Ийм нэг төрлийн загс байна энэ ирээн. Энэ манай цагаан өрөөнд орж ирсэн хүмүүс нэг амралт тий амралт аваасаад гэж бодож ирээний хийсэн. Нүдээ цэргээгээд одоо яг нүднийх ядаргаа гаргах зорилготой ирсэн тий. Ер нь загсууд миний амьдралын баг цасшгүй үсгэлтэй. Би одоо ойролцоогоор баг 40 гаруй жил загсаж ийж байна. Олон жил загсаж ийж байгаа. Ер нь загсгүй байж чадахгүй юм шиг үлээ. Одоо ч гэсэн гитэр нэг жижиг хоёр аккордоо загстай. Энд чи юм удаа аккордоо мөртлөө бас гитэр загстай. Тэгээ ер нь загснаас ер нь салж чадахгүй юм шиг үлээ. Тэгээд амьдралын одоо ухамсар хугацаагаа баг тэр чигээр нь загстай хамт өнгөрөөсөн. За та бүхэн манай 100 акрын хар өрөөнд орж ирсэн байна. Манай энэ өрөөнд бол жижиг загс болон жижиг шавж гөрүүл могоо эднэрээр энэ өрөөг чимгэж өгсөн. Бид эдийн ард харж байгаа загснууд бол ийм сүргэлдэг жижиг загсууд байгаа. 4-5 төрлийн загснууд байгаа. Тэр цааталт болохоор бас нэг бал аккорд гэдэг мөнгө аккорд гэж манайх ярьдаг тийм загс байна. Тэнд 3-4 төрлийн бас сүргэлдэг загснууд байгаа. Энэ нөгөө камон гэдэг материал маань зулцгнууд байгаа. Эдгээр одоо 7 сар үрж байгаа. Энд бас Монголд одоо цорын ганц байгаа загс байна. Далайн загс. Бэт биш гэж сарсан байгууха загс гэдэг нэртэй загс. Ийм гоёмсог загс байгаа. Ер нь бол манай Монголд хэцүү Улаанбаатарт маань хүүхд залуучуудыг цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар ер нь ховор. Хэдэн кино театр байна. Тэгээд одоо парк байна. Өөр тэгээд тийм газар байдгүй. Тийм болохоор тэр хүүхд залуучууд ялангуяа сургуулийн насны хүүхдүүдийг энэ амьтд ямар амьтд ер нь хүүхдүүд одоо амьтан гэж зургатаа харсан болохоос энэ ойроос харж үзээгүй шүү. Тэгэхээр иймэрхүү амьтан байж юм байна. Тэжээвэл ийм байх юм байна. Ойрхоноос харууд ямархуу амьтантай байх юм, зан хайш нь ямар байх юм гэж үзүүлэх зорилготой ер нь байгуулсан да. Амьтан жижиг хэрэг ашигтлаа л да. Тодорхой хэмжээгээр ер нь хүүхдийн чөлөө цаг нь зөв боловсон өнгөрөөн. Тэгээд амьтдаа хайрладаг болно. Тэрнийхээ хэмжээгээр хүнтэй ойлгох чадвар нь тэгээд арай өөр компьютер одоохондоо ингээд нөгөө юу өгчсөн байгаа шүү дээ. Одоо энэ утаснаас компьютероос хүүхдийг яаж салах уу гэж хүмүүс хэлдэг. Энэ нөхцөлд бол ерөөхдөө амьтанд хайртай байх юм бол арай өөр л дээ. Спортод хайртай, амьтанд хайртай байх бол арай өөр л дээ. Энэ манай жижиг амьтдын өрөө байгаа. Энэ өрөөнд болохоор бүдэн шувуу байгаа. Хүүхдүүд сайн мэднэ. Бүдэн шувуугаа шувуу байна. Энэ орог тусаг байгаа. Энэ амидин гэдэг шувуу байгаа. Орос нэрийн амидин гэдэг англи нэр нь зебра фиш гэдэг шувуу байгаа. Тэгээд энэ ч олбит хэрэм гэдэг хэрэм байгаа. Нисдэг хэрэм гэж ярьдаг шүү дээ. Манайх олбит тогтно гэж яриад байдаг шүү дээ. Тэр шиг олбит хэрэм гэдэг хэрэм байна. Хэрэм маань тэр чинь одоо одоохондоо унтчихин. Энэ доор бетон гэдэг Африкийн хойд хэсэг манай Аз ТV баруун хэсгээр амьдардаг тийм авраг том могоо байна. Энэ могоо ойролцоогоор дунджаар 6-аас 8 м том болно. Энэ бол нэг настай могоонууд. За энд Королла гэдэг нэг төрлийн тат байна. Энэ дээр нь дундад Азийн яст мэлхий байна. Доор нь жирхнүүд байгаа. Энд усан гахаа байна. Дээр нь sugar glider гэдэг нэг төрлийн тийм нисдэг
одоо амтын юмдаа сүнд жилтэн одоо Тасманы арал Ява арал эднэр дээр амьдардаг юм жижиг амтан байгаа. Далайн амьтад жоохон хэцүү, далайн загас магас, далайн гаралтай хоол иддэг. Тийм болохоор далайн амьтад жоохон хоол нь жоохон ховор, манайх чинь далаагаас өөрөө аслагдсан болохоор бус амтнууд харьцангуй гайгүй. Та бүхэн манай дараачийн амьтдын өрөөнд орж ирж байна. Манай амьтдын маань бас гол чимэг болсон. Одоо Монгол анх удаага өртсөн Шиншилаа гэдэг амьтан байна. Энэ Шиншилаа гэдэг амьтан маань Өмнөд Америкийн Андын нуруунд амьдардаг. Андын нуруудны нэг ойролцоогоор 4000-аас 4500 литрийн өндөрт амьдардаг юм өслөг ам байгаа. Дараа нь энд энтгэхээс гаралтай тогсон сүл тагтаа байна. Босоо сүлтэй, тогсог сүлтэй. Энд маань зурмнууд байгаа. Уртцуулт зурм гэж нэртэй. Манай Монгол 4 төрлийн зурм байдаг. Тэрний нэг төрөл уртцуулт зурм. Энд хоёр одоо дахиад жижигхэн, одоо дахиад том болдгоо одоо ийм л болцоо одоо өндөглөөд үржиж байгаа тагтаа байхгүй. Одоо тагтаа энд феррит гэдэг одоо тижээмэл өмхий өрөм байна. Ямар нэг үнэр гаргахаа бэлдсэн. Олон жил хүний гар дээр тижээгдсэн тийм өмхий өрөм байна. Ерөн сүүлийн үед хүмүүс амьтдаас одоо амьтан загсны хоол, муур, нохооноос харьцах айгүй их болчихсон байна. Тийм болохоор хүмүүс өөрсдөө тэг харж байгаа. Тэгээд өөртөө ямар амьтан тижээвэр зохимжтой. Би бол ер нь айлын хүмүүсийг амьтан тижээ гэхээр зөвлөг нь загс тижээ гэдэг. Яг тэгэхээр загс маань аквариумоос яаж гарч явдаг байхгүй юу? За та бүхэн манай тогстой өрөөнд орж ирж байна. Манай энэ өрөөний одоо хамгийн гоё амьтдын нэг бол энэ тогс байна. Тогс маань хоёр зүйл байдаг. Явагийн тогс, энтхийн тогс гэдэг хоёр зүйл. Явагийн тогс нь болохоор цэнхэр өнгөтэй тогс байдаг. Энтхийн тогс нь болохоор ногоон өнгөтэй байдаг. Манай энэ тогс маань одоо 1 настай хоёр тогс байна. Энэ хоёр тогсны маань хажууд энэ манууд байгаа. Энэ муур нь болохоор мигийн овгийн одоо бар арслан эдгээр бүгдээрээ мигийн ов гэж өгдөг. Мигийн овгийн дотор ганцаархан юм дуурга нөгөө түүх хараатай юм амтан байгаа. За энд маань улаан гургуул байна. Монголын халах гол алтан нурууны хэсгээр амьдардаг энэ зэрлэг гургуул бас ховордож байгаа зүйл. Энэ ихтэй тижээмэл зүйл нь. Энд нэг хярсны нэг жижиг хярс байгаа. Тэгээд энд харах байгаа. Тижээвэр харахнууд байгаа. За энд бас тогсон сүлтэй тагтаа маань өндгөө давцсан хэрэгтэж байна. Энд тижээвэр туулаа байна. Ямар ч юм төрөйд арчилгаа маллага ч юм уу те бүх юм чухал та. Тэр амт энэ амт голно гэж байхгүй. Энэ амтны дундаас нэг л байхгүй болоход манай зоокрын манаас тодорхой хэмжээгээр юм багсан. Тийм болохоор айлын нэг идэвчлэлгүй. Гэхдээ ерөнхийдөө сармагч нь акул тийм далайн амтад тэрэндээ илүү анхаарал мэдээж тавина. Амьтан тижээдэг хүн гэр амьтаа байдаг. Гэр амьтаа. Энэ нэг холдоод байхгүй. Яа тэгэхээр амьтдын чинь хооллох цаг хугацаа байдаг болохоор одоо жишээлбэл амар 100 явсан ч гэсэн байн гардаасаа уяастай шүү дээ. Жоох хөвгтэй юм шиг л байгаа юм шүү дээ. Холдож явж болохгүй. Тэр талаараа илүү гэр амьтаа байдаг.